За хэдүүд баавгаалаа гэхээр яг дуурайд өгөхгүй. Одоо Монголд жишээ нь бол балетчин байлаа гэдэг хүмүүсүүд ямар гоё юм бэ гэж хүлээж авдаг. Яг балетээр бүжиглэх юм бол чи өссөн газар бүжиглэж болно. Магадгүй Америкт бүжиглэж болно те. Японд ч бүжиглэж болно. Хятад, Орос одоо юу вэ? Би Монгол Улсын гавьяа жижигчин Дуграагийн Алтай байна. 2006 оноос Монгол Улсын соёлын элч болсон. За тэгээд урлаг соёлоор гэх юм бол балет эдийнхөө 30 гаруй жил ер нь бол хүчин зүтгэж байна. Удам дагсан урлагийн гэр бүлээс гарсан гэж хэлж болно. Яагаад гэвэл Ховд аймгийн Хөгжим драмын театрын Монгол Улсын гавьяа жижигчин Дуграагийн бол 6 дахь хүүхэд нь олж төрсэн байгаа. Тэгээ манай ах эгчдэр бол ер нь дандаа урлагийнхан. Манай ах бол Амгаланбаатар гэдэг Дөөрөж Эрдмийн театрын хөгжмийн кларнет хөгжим тоглодог байсан. Сараа тоглолоо. За хамгийн том ах бол бас ардын бүжиглдэг. Бас Ховд аймгийн Хөгжим драмын театрт ажилладаг байсан. Бол яг 11 настайгаас хөгжим бүжгийн коллеж 1993 оноос хойш элсэж орж ирсэн л та. Одоогийн хэллэгээр бол Монгол Улсын консерватори. Тэрний өмнө бол яг ардын бие биелгээ бол биелжсэн. Баг ухтаа амралтад очсон шүү дээ. Цуслан мусланд очиход тэнд очингос нөгөө нэг тэгээ урлагийн үздэг ч гэдэг юм уу бүгдийн зохион байгуулаад дуулах үед нь дуулаад одоо хөгжим тоглох үед нь барыг тоглолоо те. Хаанаасаас яаж сурч ирсэн тэгээд тэт бол тэгэл айгүй тийм хол сонсогддог тийм үү. За миний хийдэг зүйл биш. Эсвэл одоо юу гэдэг барууны урлаг. За эсвэл одоо мэдгүй язгууртны урлаг. Эсвэл одоо хөрөнгөтний чид юм нэг юм ойлголт өс. Балет бол хүн бүр зориулагдсан урлаг гэдэг. Хувьд бол балетийн урлаг руу орсон шалтгаан бол ер нь бол дэлхийд яг бүжгийн урлагаар өрсөлдөх нэг талбар бол сонгодог бүжиг буюу те балет байна л да. Бол яг дэлхийд үзэл гэсэн сонирхолтой байсан. Энэ дээр бол манай аав маань чиглүүлж өгсөн. Яг балетээр бүжиглэх юм бол чи өссөн газар бүжиглэж болно. Магадгүй Америкт бүжиглэж болно те. Японд ч бүжиглэж болно. Хятад, Орос одоо юу вэ? Тэгэхээр яг тэрний хойноос л давхсан гэх юм уу. Цэнхэр нүдэн бүсгүй гэдэг балет байгаа. Хөгжим бүжиг сурж байхдаа би чинь 1997 оноос хойш Дөөрөж Эрдмийн театрт яг дагалдан бүжигчнэр орж ажиллаж ирсэн л та. Тэгээд тэгж явах үедээ сургууль төгсөхийн 1 үл 2 жилийн өмнө санагдчих байна. Цэнхэр нүдэн бүсгийн гол дүрт ангийнхаа одоо Монгол Улсын гавьяа жижигчин Ган Чимэгтэй хамт бүжиглэж ирсэн. Тэгээ 2 цагийн туршид хөгжим жүжиг авч явна гэдэг чинь өөрөө маш том хариуцлага. Дээрэс нь бид нар ч дам бүжиглээд байдаг. Хажуугаар нь жүжиглдэг. Тухайн утгыг илэрхийлнэ, дүрийг илэрхийлнэ. Дээрэс нь эргэн тойрны зай, баримжаа үед бол нэлээд бас хүнд гэх юм уу? Байснаа бол санаж байна. Гэхдээ бол тэр чинь бол мэдээч хүнийг тий цаашаага явах ёстой. Тий? Ингээд болоо бишээ. Хүүхдүүд чинь тэгдэж сургуульд байж байхдаа гайгүй сураад ч юм уу эсвэл жоохон нэг нэр аваад ч юм уу эсвэл найз нөхдөйхөнд жоохон ингээд ирэхээрээ юу гэдэг би баг болчлоо гэдэг ойлголт авах гээд байдаг. Тэгэхээр энэ залуучуудад ч байна уу эсвэл яг ингээд дөнгөж юмаа сурж байгаа хүмүүс бол яг тэрний чинь давааны цаана даваа байдаг гэдэг шиг тэр бол ямар нэгэн оргилд хүрлээ гэдэг тэр чинь бол стол нэг тэр доор бэлдээр байгаа шүү л гэдгээ анхаарах хэрэгтэй. Тэрийг дандаа санаж явах юм бол өшөө цаашаага явнаа л гэсэн. Манайхан чинь ер нь бас урлаг соёлын аюулгүй өндөр мэдрэмжтэй ард түмэн шүү дээ. Тэгээд дээрээс нь өв соёлоо ингээд өвлүүлээд ирсэн ч юм уу. Аливаа зүйлд ялангуяа юу гэдэг амьдрал чинь нэг баяр баясгал гуниг бүхэл юм байна шүү дээ. Тэгээ энэ болгонтой бол миний хувьд бол Монголд жишээ нь бол балетчин байлаа гэдэг хүмүүсүүд ямар гоё юм бэ гэж хүлээж авдаг. Хэрэгтэй хөхд балетээр хичээл чинь гэдэг юм уу? Тийм нэг ч тийм бол санагдаж байгаагүй. Харин тэгэхэд бол харин тэр баруун чөмрөө Америкч гэдэг юм уу? Бас тиймэрхүү хандлага байдаг юм билээ. Хэрэгтэй хөхд бол спорт экстач гэдэг юм уу те ингээд. Өнөөдөр спортын тэр аяараа л бэлтгэл гэмтэл авахгүй тул нөгөө нэг гайхалтай балетийн дасгалыг л яг суурьаас сурж байгаа байхгүй. Тэгэд бол тэр чигээр юу гэдэг хөлний бол яаж агуу мэдрэмжийг өгдөг те. Тэгээд олон зүйл дээр л гардаг те. Бүжгийн урлагаар хичээлсэн хүмүүсүүд бол маш их те сэтгэл өндөр байдаг.
альва одоо юу гэдэг имийг эргээр ханддаг. Энэ бол айгүй одоо өнөөдрийн нийгэмч хүртэл ер нь хэрэгцээтэй зүйл. Ахалтай хөгжмийг сонсоод, хөгжмөд уураад, хөгжмийг суралцаад тэгээд ирэхээр те хүний эдис одоо болон одоо гуурга тарих болоод асар сайн ажиллах нь байна. За яг биеийн хөдөлгөөнд ингээд тэр дундаа ингээд дасгалуудыг хийхээр яах нь одоо булчин шүрмсэн ажиллуулад эхлэнэ гэдэг чинь болов нөгөө нэг яг одоо манайхан байнга хэлдэг шүү дээ одоо хөшиж одоо бараг хүн холголын яриад иддэг дээ те. Тэгэхээр чин тэр хөшгүй байхад юу байх хэвээр те. Уян хатан байдал бол асар хүнд хэрэгтэй юм байна. Яг гайхалтай байхгүй. Хэдий ч инээ та тэр болгон ялгаа гаргаж чадж байна. Тэр болон тэн дээр анхаарлаа төвлөрүүлж чадж байна. Анхаар төвлөрөл бол одоо бүр нэг номерт тавигдах асуудал болцсон ба хүүхдүүдийн одоо сургалт дээр. Тэр хүүхдүүдийг багаас нь одоо хуучин бол 11 настай одоо жишээ нь миний балет хэрэгжүүлсэн одоо жишээ нь бүр доошлоод байна шүү дээ. 5 настай, 6 настай, 2 настай, 3 настай гэдэг. Ингээд төрдөн таарсан ингээ хөтөлбөрүүд гарсан. Харин 6 настай болохоор нөгөө хүүхд асуудаг. Одоо та надаас асуулт асууж байгаа шиг асуугаад би яагаад гараа ингэх ёстой юм шиг юм те. Үгүй чи заавал явах. Чи одоо ийш нэг заад яаж заах вэ? Ингэж нэг заах юм байна тийм үү? Ингэж нэг заах юм байна те. Хоёр гараараа зааж болох юм байна гэдэг ч юм уу. Энэ болгон нутаг илэрхийлэх юм. Тэгэхээр нүн сэтгэл хөдлөлийг гаргаж ирнэ гэдэг. Тэг өөрөө илэрхийлэх зан. Хүн өөрөөгөө илэрхийлээд тэгэхээр ихэд ингээ төлөвшөл сууж ирнэ. Энийг ингээд суралцаад ирнэ гэхэр чинь анхаарал төвлөрнө гэсэн. Өнөөдөр нэг сул ингээд одоо ирүүл ч юм уу хэдхэн секунд гэл ингээд анхаар төвлөр байхгүй болчиход шин. Гэтэл балетээр ингээд яах нь 8 настайгаас яг 50-д орчдөг. Яг нэгдүгээр фазис палхан дээр очиж зогсно. Яг хаана мэдэрхүү нөгөө постчер гэдэг. Тэгэл тэр өөртөө ярилцаад байна. Яг тэр зогсоод хэдэн минут болж байгааг тэр хүүхд мэддэг. Энэс 5-аас доош болохоор яах нь асуулт асуухгүй тэр. Яадаг бол намайг дөөрөөдөг байхгүй. Тэгэхээр би яах нь яг хүүхд чиг бүжиглэх хэрэгтэй. За хэдэд баавгаалаа гэхээр яг дөөрөөдөг байхгүй. Тэр чи өөрөө ингээд тэвүүхтэн даргаад 7-оос гээд 8 наснаас нөгөө чинь яг ингээд ойлгохтой за зогсолтой өөртөө ярьж эхэлдэг байхгүй боксч 9 10 тэгэл цаашаа. Тэгээд дуртай фитнес рүү орж болно, дуртай хичээлд орж болно, дуртай спортоор хичээлж болно. Яг гараа ихэд би ингэдэм шүү дээ. Агшаах юм бол яах нь булчин татах юм байна. Одоо спазм өгөх юм байна те. Энийг би яг ингэ судлах юм биш. Гар яах вэ? Би ч нэр хуруутай шүү дээ те. Алгатай шүү дээ. Би энийг тэнийлэх юм биш. Энийг би мэдрэх юм биш. Тохооноос айх юм биш. Даал яах юм бэ? Тэг физикт яах фитнес дээр хүртэл юм өрхтөө хүртэл яг зөв постэр өргөл зөв яа шүү дээ. Тэгэхээр яг хүүхдүүд дээр бол тэр нь аюу сайн сууж